Нүүрсний салбарын хамгийн том чуулга уулзалт үзэсгэлэн болох Code Mongolia 2015 чуулган өчигдөр албан ёсоор эхэллээ. 5 дахь жилдээ зохиогдож байгаа тус чуулга уулзалтаар Монголын нүүрсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тээврийн зардлыг бууруулах, ингийн тулд нэгэн даруй төмөр зам барих асуудлыг нэг мөр шийдэх гэсэн гол алцалтыг ярьж байгаа юм байна. Энэ удаагийн Code Mongolia 2015 чуулганд манай улсаас гадна Америкийн нэгдсэн улс, Оросын албаны улс, Бүгд найрамдах Хятад ард улс, Канада, Австрали, Япон энтгэг зэрэг орны төлөөлөгчид оролцож байна. Улсын хурлын чуулганы өчигдрийн уралдаанаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон холбогдох бус хуулиудын талаар хэлэлцлээ. Энэхүү хууль нь анх удаа согтуугаар нийтийн тээврийн эрхлэж олгогдсон иргэний автомашин барих эрхийг 2 жилийн хугацаатай хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэндээ тэнцэх хэмжээний толгуур ногдуулахаар зааж өгсөн байна. Хэрвээ 2 дахь удаага тээврийн эрхлийг согтуугаар жолоодвол жолоо барих эрхийг 3 хүртэлх жил хасах, хөдөлмөрийн өсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэндээ тэнцэх хэмжээний мөнгөөр торохоор заасан байна. Мөн хөдөлгөөнд цаад учруул байр суусан автомашиныг журамлахаар болсон байна. Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг, хамтран ажилладаг байгууллагуудын 200 гаруй төлөөлөл оролцсон байна. Удирдах ажилтнуудын зөвлөгөөнөөр үндсэн 4 бүлэг сэдвийн хүрээнд хилцэж цаашдын зорилгоо тодорхойлсон байна. Бадарчин жаргалмаа ярилцлагын нэвтрүүлгээрээ өдөж бүр үзэгчтэй мэндэлдэг Eagle News телевизийн сэтгүүлч жаргалмаа хүнд өвчний улмаас яралтай мэлцалт орох шаардлагатай болжээ. Түүнтэй мөр зэрэгцэн хамтран ажиллаж байгаа үе үнгийн сэтгүүлчид болон Eagle News телевизийн хамт олон өчигдөр мэс засал болоод эмчилгээний зардал болох 50 орчим мянган $1000 хандив тусламж үзүүлэхийг ард эмэгтэйсээ хүсэж мэдээлэл хийлээ. Сэтгүүл жаргал маань 1980 оноос хойш тархины мэс заслыг амжилттай хийж буй Таиландын Буманград эмнэлгийг сонгож мэс засал хийлгэхээр зорьсон байна. Монгол улсын 3 сая дахь иргэн түүний цацуутнуудыг тодруулах, алдаршуулах үүрэг бүхий үндэсний ажлын хэсгийн дарга Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга цагаан өчигдөр тус ажлын хэсгийн гишүүдийг хүлээн авч түүхэн чухал нүүрэх ажлыг амжилттай зохион байгуулалт нийсэнд нь талархал илэрхийллээ. Монгол улсын засгийн газрын гишүүн, эрүүл мэндийн спортын сайд Шилэг Дамб, Монгол улсын ерөнхийлөгчийн зөвлөх бол үндэсний статистикийн хорооны дарга Минсайхан болон бусад хүмүүс уг харга хэмжээнд оролцлоо. Ажлын хэсгийн гишүүдэд Монгол улсын ерөнхийлөгчлийн санаачлаг, ерөнхийлөгчийн тамгын газрын дэмжлэгээр бүтээсэн Монгол улсын их түүхийн 6 ботном, Монгол улсын 3 сая дахь иргэн зориулсан дурсгалын марк, мөнгөн цус зэргийг дурсгал болон гартуулсан байна. Барилга бот байгуулалтын сайд Цогтбаатар өчигдөр сайдын цагт оролцож салбартаа хэрэгжиж байгаа бодлого, хийх ажлынхаа талаар мэдээлэл өглөө. Тус яам барилгын салбарт үйл хөдлөх хөрөнгийн зах зээлийг сонгол утгаар нь хэрэгжүүлэх зорилго тавьсан байна. Мөн барилгын салбарын хөдөлмөр хамгаалал стандартлыг шинжлэх байна. Хотын ногоон байгууламжийн тухай хуулийн төслийг улсын хур дүргэн барих ба энэ хууль батлагдсан иргэснээр агаарын бохирдол багасна хэмээн үзэж байгаа байна. Түүнчлэн барилгын тусгай зөвшөөрлийн хугацааг 5-10 жил болгож хугацаагаа сунгахаар болжээ.